За би түрүү яг энэтэй холбоотой асуулт асуусан те нөгөө эрүүл мэнд хөтөлбөр гээд хэрэгжээд 21 он дуусна. Гэхдээ нөгөө холбогдох хуулиас хамаарат энэ одоо бодлогын баримт бичгүүдийг байхгүй болгоод нөгөө 20-50 гэдэг те энэ евро албан ёсоор урт хугацааны хөтөлбөрөөр тэрийг гэж үзээд бодлогын баримт бичгээ гэж үзээд байгаа юм байна. Гэхдээ яг байнгын хорооныхонтой ярьж агаад нийтийн эрүүл мэндийн хөгжлийн бодлого гэдэг нэг ийм юм баталж одоо болохын юм шиг ойлгосон. Тэгэхээр миний ойлгосноор бол одоо манай ерөнхийлөгч чинь бас эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн тэг хөдөлгөөн ингээд өрнүүлээд яваад байгаа юм байлээ. Хөдөлгөөн. За дээрэс нь одоо энэ нөгөө өмнөх энэ хөтөлбөрүүдийг дид хөтөлбөрүүд бол байгаад байна гэж байгаа. Тэгсэн мөртлөө тэр алсын хараа 20-50 чинь дахиад нэг юм задгаа баахан зорилт бүхий л юмнууд байгаа. Зорилтууд. Гэтэл яг нөгөө салбар дундын уялдааг хангасан ийм бодлогын баримт бичиг байхгүй болцсон гэж харагдаад байгаа байхгүй юу. Гэтэл хуулиараа бол нийгмийн эрүүл мэнд гэдэг чинь зөвхөн одоо эрүүл мэндийг хамгаалах биш, урьдчилан сэргийлэх биш, орчны нөлөө маш чухал гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ орчны нөлөө за тэгж ярих юм бол барилгын стандарт гэдэг маш олон салбарыг ингэж одоо уялдуулсан байдлаар хүний эрүүл мэнд нийгмийн тусламж үйлчилгээ хангах юм байна гэж уг нь үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ олон стандарт хүртэл яригдах. Жишээлбэл одоо сая нэг судалгаа уншихад бол сургуулийн танхимын тэр бодог болвол бодгийн тэр хоруу чанар нь хар тулгын одоо хэмжээ 43 дахин их байна гэж гарсан байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь шууд автоматар энэ барилгын салбар чинь нөгөө эрүүл мэндтэй хор одоо учруулад биш гэдэг ийм асуудал гарч ийн тий. Тэгэхээр энэ нөгөө угаасаа энэ бодлогын баримт бичгүүд зөндөө байгаа. Уялдаа холбоо. Гэхдээ эрүүл мэндийн салбар доторх биш, салбар хоорондын буюу барилгын салбар тэ одоо зам тээвэр гэд асар олон салбар хоорондын уялдаа холбоог хангах ёстой гэд бүхий л энэ баримт бичгүүдэд тусгаад байгаа мөртлөө яг энийг ингээд өвч бүрэн авч үзсэн ийм одоо бодлого гэх юм уу хөтөлбөр байхгүй байна гэж хараад байгаа. Эрүүл мэндийн салбарын хүмүүстэй ч гэсэн санал солилцсон. Тэгэхээр ийм нэг ямар ч байсан санал оруулаад тэ дэмжиж одоо явж байгаад Эрдэнэт гишүүний хэлж байгаа агаар нэг магадгүй өөр бас нэг ийм саналыг одоо дутагдж байгааг нь мэдрээд оруулсан гишүүн байхыг үүсэхгүй учраас цаашдаа тий ажлын хэсэг дээрээ ярилцаад ингээд явал зүгээр юм болоо гэж бодож байгаа маа. Тэгэхээр энийг бол ямар ч байсан нэг дэмжиж өгж жагаад тэгээ цаашаага ер нь энэ салбар дундын тэ уялдааг хангасан ийм бодлого нь хаана байх ёстой юм бэ? Мэдээж тэр 20-50 дотор байхгүй штэ. Тэр чинь дандаа тус-тустай байгаа. Тус-тустай салбарт байгаа гэдэг ийм асуудлыг дэвшүүлж байгаа учраас энэ зарчмын зүйтэй саналыг оруулж байгаа маа. За баярлалаа.